Аранжин хамтлаг байлаа. Баяр хүргэе. 5,000 долларын эзэн. Тийм ээ, энэ бол ТV караоке нэвтрүүлгийн тусгай дугаар. Энэ бол Аранжин хамтлагийнхан. Манай үзэгчид бүгдээрээ сайн мэдж байгаа. 5,000 долларын төлөөх супер шоуны анхны жилийн анхны ялагч нь Дорногов аймгийн Улаан хөлийн хатратын золбот хилчэд хамтлаг Хилчин залуус байлаа. 2 дахь жилийн ялагч нь Улаанбаатар төмөр замын салхи цангалааны аяц хамтлагийнхан Төмөр замч залуус байлаа. 3 дахь жилийн ялагч нь 100-ны бүтээн байгуулагч Монгол улсын хамгийн том топ 1 аж ахуйн нэгж уулын баяжуулах Эрдэнэ төлөвлөрийн Аранжин хамтлагийнхан буюу уурхайчин 5 залуус. Энэ 5,000 долларын эзэн хамгийн шилдэг хамтлаг гэсэн энэ хүнтэй сайхан өргөмжлөл цолны эзэн болсныг бүгдээрээ сайн мэднэ. Энэ бол 2010 оны 12 дугаар сарын 8, 9-ний өдөр Монгол өхөө өргөнд ямар их дуу чимээ, ямар их залуусын цог золбоо нэжгэнсэн алга ташилт уухай хашгиралтын дунд ямар их өрсөлдөөн дундаас энэ залуучууд гарч ирсэн гэж бодож байна. Тийм ээ. 3 жил дараалан оролцож байж 3 дахь жилдээ энэ сайхан алдрын эзэд болсон гин эгэл энгийн боловч эгэлгүй их сайхан авьяасан 5 залуугийн тухай өгүүлэх ТV караоке нэвтрүүлгийн тусгай дугаарыг хөвөглөж байна. Манай залуус эвлэлдэн нэгдээд манай залуус хэрвээ өөрсдөө хүсэх юм бол хүсэл эрмэлзэл нь туг талбай мэт намируулах юм бол манай залуусын юм ямархан сайхан гэрэл сайхан ирээдүй байгаа. Яруу тодорхой жишээ нь эдгээр залуус. Ингээд эдгээр залуусынхаа тухай өгүүлэх ТV караоке нэвтрүүлгийн тусгай дугаарыг хамтдаа таалмалгоогоор галын дүл үргэлж өөдгөн хэмээн монголчууд бүлэгсэн ярьдаг да. Монголын залуучуудын гэрэл дээрээ галын дүлээд адил улам өөдгөн байх болтугай. Ийм сайхан өөдрөг сайхан тэмүүлэлээр өөдрөг сайхан ерөөлөөр тусгай дугаараа хэлж Аранжин хамтлаг байлаа. Баяр хүргэе. 5,000 долларын эзэн. Хамгийн анхалж манай Цэрэндаш орцгоёг санал гаргасан. Анх хамгийн түрүү тунгаадаас буцаар хэлээ. Тунгаа бид ч хамт ажилладаг юм чи. Тунгаа чи манаа баг шүү. Өөрөө орохгүй шүү гэсэн. За гэсэн. Тэгээ одоо ингээд энэ жил бүгдээрээ энэ тэмцээнд явуулцах гэсэн юм аа. Ингээд манай багт орооч гэсэн санал тавиад. Анхны хамтлаг бүрдэгтэй их сонь уучлаар бүрдсэн. Яг л нэг сэтгэлийн дуудлага гэдэг шиг нэгээ дуудаал тэгэл орцсон. Аранжин хамтлагийнхныг дайснаа урья. Тусгай бодох 나는 부부지 손이 오고도 두대 세르데 물어도 서덕휘 신이 새돌이 몸을 추드레 일차이 위대 나만에게 참으로 이긴 서빙이게 나라 세계 이른 듯이 스틸기리네 나만에게 참으로 이긴 서빙이게 2003 оноос Эрдэнэт үйлдвэрийн чанар хяналтын элцийн химийн төв лабораторид лаборантаар ажиллаж байгаа. Одоо үйлдвэрт 8 дахь жилдээ ажиллаж байна. Одоо би 14 дахь жилдээ ажиллаж байна. Донцгой байдлын алба гэдэг чинь тэгээд одоо тий гамшиг осол гал төмөр одоо юу гэдэг вирус ерөөсөө хүм төрөлхтөн тохиолдож байгаа хамгийн хэцүү болгоныг манайхан чинь тангараг өргөсөн хүмүүс тэдний өмнөөс ингэ сүрж явж яадаг. Тэгээд дандаа хүн ардынхаа эрүүлийн их амгалан тайвны төлөө явж яадаг болохоор онцлогийн юм уу да. Бид 14-5 жил ажиллаж байна. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн гал унтраах 58 дугаар ангийн багны засварчингийн ажлыг гүйцэтгэдэг. Мастер уу засварчин. За тэгээ миний ажлын онцлог бол өдрийн 8-аар ажилладаг. Тухайн өдөр ирээд би одоо ээлжинд гарч чадаа салааны алба агчдын одоо хортгийн утаанаас хамгаалах багийг алба агчтай хүлээлцүүлж ажилладаг юм. Энэ үүрээд барьж байгаа багийг бол би өглөө болгоно 24 цагаар ээлжиж гардаг алба агчдад хүлээлцүүлдэг. Тухайн аврагч гас өнөөгч мань гал руу өмсөж орж амьсгалах эрхтэн болон одоо дулааны илчлэлээс хамгаалах ийм амьсгалын аппарат байгаа. Ерөнхийдөө энэ багийг бол алба агчт нь тухайн баг тавигдах шаардлагууд бий. Одоо нэгдүгээр шалгалт, байлдааны шалгалт зэргийг бол алба агчт нь одоо хийж
шалгаж өглөө болгоно хүлээцдэг. Энэ багийг бол хүн мөрчлөн нэг үр дээр данстай. Ээлж хүлээлцэх болгондоо гарын үсэг зуруулж тухайн ээлжинд гарч байгаа аврагч галсан өгчийнхөө эрүүл мэнд, биеийн байдлыг харж үзэн, даралтын хэмжиж үзэн бид нөр тий. За тэгээд энэ хүн маань биеийн эсэргүүцэл шалтгаан хэвэн байгаа нөхцөлд энэ тухайн багийг хэрэглүүлнэ. Ямар нэгэн халдварт өвчин байхгүй тийм. All of Action болгон жил бүр эмч нарын үзлэгээр ордог. Тийм тэр үндсэн дээрээ энэ тухайн багийг хэрэглэдэг юм байгаа. За миний ажлын онцлог гэхээр манайх өөрсдөө экспортоор гаднаас оруулж ирдэг бүтээгдэхүүнүүдийг энэ токрын машин дээр, фризерийн машин дээр өөрсдөө зорж машинуудыг элдв засвар гарахад бүтээгдэхүүн бэлэн байж ах зорилттой юм бэлэн бүтээгдэхүүний склад байгаа. Өөрөөр хэлэх юм бол дандаа өөрсдийн хийсэн үйлдвэрсэн бүтээгдэхүүн. Үйлдвэрсэн бүтээгдэхүүн тий. Эдийн засгийн бол үйлдвэртэй бол айгүй өндөр хэмнэлт гаргаж манайх ажилладаг энэ төр. Одоо би энэ жил 7 дахь жилдээ ажиллаж байна үйлдвэрт ороод. Би энд нэг одоо 10 жил болж байна. За манай эгч бол одоо 18 жил болсон. Тэгээ бид хоёр орж ирснээс хойш би нэгчтэйг ажилласан. Тийм болохоор бид тэр баг харцаараа ажилласан гэдэг энэ баг болно шүү. Ерөнхийдөө тэгээд одоо оосрогчныхаа дохооны дагуу ажил гүйцэтгэх одоо өөрсдийнх нь тэр дохоо тэргээр л бид нар ажиллах хэрэгтэй л дээ тий. Үнэхээр ойлгоцдог. Тий. Тэгээ манай энэ гарантчд бол энэ бүгд оосрогчийн дохоог харж ажиллаж явах ёстой. Тий. Сая манай одноог шилжлээ шүү дээ. Тэгээд ер нь бол хамгийн гол юм бол өндөр энд ажиллаж байгаа хамгийн гол юм бол дохоо. Ерөөсө мундаг ажил юм аа. Эмэгтэй хүн бүтэн хэрэгтэй хүн гарахаас л ер нь бас л хүнд ажил байж шүү. Яг гэхдээ бид нар бол энэ ажиллаараа айгүй бахархдаг шүү дээ. Тий. Айгүй бахархдаг. Тэгээ хүнс нөхцөл тэгсэн мөртлөө бид нар ажиллаа хийгээд дуусчих байхдаа энэ ажил төрлөө гүйцэтгсэнд айгүй бахархалтай тийм л сэтгэлтэй байдаг тий. Энэ хүнд ажлын ер нь аль цаг заваар нь одоо дуугуур ингээд энэ юм цаг заваа зохицуулаа яваад. За ёстой л нэг аль цаг заваар нь гэдэг л асуултыг л өстой хэцүү байна. Үнэхээр бидэд бол зав чөлөө бас маш ховорхон байдаг. Яг бид нар ээлжийн ажилтаа болсууд тэр болгон завчлаа гараад байдгүй. Тэгээ нэг бяцхан завчлаа гарах үеэр л одоо нэг жинхэнэ дуртай ч юм уу дуулах дуртай ч юм уу тийм ээ. Одоо яг тэрийг хөөснөөр л одоо ингээд өндөр ордог сайхан гэдэг таатай бид ингээд явж идэв юм да. Тийм тэр их гоё штэ. Би яг хөө тэр үед ингээд амьдрал хоолоо өнөхөр сөөцсөн байсан те. Тэгээд байж хат амьдрал гэдэг таардаг байхгүй. Тэгэхээр за би яг чавхлан амьдрал байна да гэж бодвол ямар ч юм би аргалаа дуулан даа гэж боддог байхгүй. Тэгэл гарч ирэл зогссон чи хөгжмийн шал өөр хөгжмийн явах хэллээ. Тэгээ харсан чи грандын амьдрал байсан. Тэгээ яг хөө тухайд тэр дуу би мэддэг байсан мөртлөө үнэхээр хоолоо хүрээгүй. Тэгээд байцсан. Ямар ч зэндэ зэрэгтэл микрофон ингэсэн штэ би.
Амьдрал чамда хайртай юм чинь би. Ер нь тэгэл ТV каракод орж ич чинь сайн багууд явж байгаа л багийн ахлагчийн тэмцээн дээр дандаа мултарчдаг шв. Тэгэл ингээд би болио гэл тэр чи эднэр эргэж утсахгүй тим юм байхгүй гэл бүгд санаа нэгтэйгээр тэгээд ерөөсө буцаалгадаггүй штэ. Надад ер нь дандаа эвгүй дуу таардны. Тэр 5 эмэгтэйтэй орсон каракед чинь надад нийслэл хүү киноны дуу таарад. Тэгсэн чинь та за энэ чинь нийслэл хүү киноны дуу бүр нийслэл охин болгоод дуулчих юм байна. Тэгээд тэр зуныхан тэр каракед болохоор Монгол наадам гэдэг дуу ирдэг байхгүй. Тэр нь би Нан тасдын Монгол наадам юм байна гэж одоо зогсож исэн чинь шал өөр Бат Эрдэнийн юу яа. Монгол наадам гэдэг. Тэр яг урд нь нэг л сонс, нэг хоёр сонсож исэн дөө. Тэгээд ууллаа. Тэгээд дараагийнх нь өвлөн болсон нөгөө шалгаруулалтын дээр нь болохоор юу болсон байхгүй. Юу лээ. Хармагаач ирсэн биш үү? Юу хэлэхгүй биш үү? Биш ээ нөгөө Гойхон чимээ байгаа. Тий. Ерөнхийдөө дэг зүүнний бүтээмийг үлээж Монгол Улсын хамтарсан Эрдэнэ төлөвлөлтөөр Аранжин хамтгийн аглагч гэрэл туяа Тэгээд энэ жилийн багийн ахлагчдын суглаан дээр болохоор нүд төмсгий чарыг. Эрдэнэ төлөвлөлтөөр Аранжин хамтлагийн аглагч гэрэл туяа Шинсар шиг өмсөгтэй ясан сайхан үсвэрэ ширтээ суухад жаргахтай ямар гоо үзэгсэн бэ нүд өмсгийг чинь харьяалаа ширтээ тамамгүй Дандаа эрэгтэй хүний доо. Чи урд нь эрэгтэй байсан шүү. Тийм шүү. Өөрөө тэгж хийж байна. За надад угаасаа каталог байна. Надад эрэгтэй л хүний дуу таарна гэх. Тэгэл яг. За манай Аранжигийнхаа орон минь дөрөвчээ. За. Одоо ямар ажил албатай байцгааж. Бид бүхэн одоо биднэртэй бас хамтран ажилладаг нэг ахыхад айлын тоглолтын дээр ирсэн. Зингүүн дээр ирчээд нэг аяд дууны
цэцэл өргөх гэж байна да. Баяр хүргэхээр. Тий. Хамтлагаараа. Тий хамтлагаараа. Ямар дуудуулах нь бол үзэгчдэд бол нууц байх юм уу? Илүү байх юм уу? Нууц. Surprise арина. Ер нь бол хамтлагаараа ингээл тоглолтод өргөдөж залагдахын хувьд бол $5,000 авснаас хойш нэлээд олон болсон биз? Байна. Зөндөө байна. ТV караоке 2010 супер шоуны одоо Монгол өвгийн өргөнд бас зодголсон Эрдэнэтийн уулам ижүүлэх үйлдвэрийн хамтлагийн гишүүн сод гэрэл маань одоо бас яг өөрийнхөө хувийн өөрийн уран бүтээлийн бие даасан тайлан цэнгүүнийг хийж байгаа. Бид бас давхар таарлцсан юм аа. За танд юуны баяр хүргэе. За баярлалаа. Ингээд танаа телевизийн хамт олон ТВ караокегаас уламжил болгон зохиогддог тэн сайхан цэнгүүнд оролцож байгаадаа би их баяртай байна. Ингээд өнөөдөр бол ингээд энэ сард Эрдэнэт үйлдвэрийн 13 сайханч тайлан тоглолтоо тавихын хамгийн түрүүнд одоо салхийг хагалж миний уран бүтээлийн цэнгүү явуулж байна. Ингээд би Монгол Улсын урлагийн гавьчлалтын Баасанжуу, Монгол Улсын гавьчлалтын Үлзий сайхан гэсэн 2 сайхан аав ээж, 2 сайхан гавьяатаараа овгөлж бахархаж явдаг. Сайн байна уу их хүндэт үзэгчдээ та бүхний энэ чи намар амгалан айлтгая. За ингээд уран бүтээлийнхээ цэнгүүнийг хийж байгаа судгийр багтаа урлагийн хүндрэ амжилтыг 10 жил хийдгээс хүсээрэй. За ингээд судгийр багтаа 10 жил маань зориулж ТV караоке төвчөнд тэргүүн барьсан залуунаас хасгаа айдууны тигрэтэг өргөн барья. Улсын баяр наадмын Монголын ард түмний цэнгэл баяр наадмаар зохион явуулсан ТV караоке нэвтрүүлгийн ялагч Эрдэнэт үйлдвэрийн бид өвдийн хилжин нэрлэл занцнаар Гоки үйлдвэрийн цэгүүдийн дунд зохион явуулсан ТV караоке нэвтрүүлгийн ялагч Аранжин хамтлагийг өрн залъя. За манайх Орхон аймгийн улан байжуулах Эрдэнэт үйлдвэрийн нэр өмнөөс оролцож байгаа Аранжин гэдэг баг байна. Оо сайхан байна уу. Тэгээд бас ийм сайхан үйлдвэрт ажиллаад тэр сайхан үйлдвэрийг төлөөлөөд өнөөдөр оролцож байгаадаа туул их баяртай байна бид гээд. За бэлтгэл бол ер нь хангагдсан гэж үзэж байгаа шүү дээ бид нар. Тэ. Итгэлтэй байна. Мэдээж. За баярлалаа. Нийт оролцож байгаа хамт олондоо бүгд нь амжилт хүсье. Батрын ард түмэндээ бид нар одоо Эрдэнэт үйлдвэрээр төлөөлөөд Орхон аймгаа төлөөлөөд оролцож байгаа юм чи бид нар чаднаа. Чаднаа. За баярлалаа.
энэ ард түмний авиасын хөгжүүлж тийм ээ 21 аймгаар ингэж явж ард түмний дуучин ард түмнийг бас хөгжүүлж яваад маш их баяртай байдаг. Манай Эрдэнэ үйлдвэрийн бас нөгөө караоке тэмцээнийг ивент хийж одоо залуучууд бичсэн бас сэтгэл өндөр байдаг. Тэр утгаараа жил болгоо ордгоо. Тэгээ энэ жилийн удаад бол манай залуучдын холбооны 10 жил болж байгаагаар бас онцлог. Залуучдын холбооны 10 жил зориулсан караоке тэмцээнийг одоо бид нар өрж аваач оролцуулаад манай энэ залуучууд маань Аранжин баг маань одоо 6000 гаруй залуучуудыг төлөөлж ирж байгаа. Тэр утга нь одоо үнэхээр бас сайхан байна. Сэтгэл өндөр байна. Тэгээ бид нар бол Эрдэнэ төлөвлөрийнхаа 7000 ажилчныг төлөөж оролцож байгаа нэг ёсны төлөөлөл тэр бүгдийнхээ итгэлийг бид маш өндөрт өргөж энэ тэмцээнд төрүүлэх болно гэдгээ бас хэлэхэд таатай байна. Тэрний төлөө зүтгэх болно. Оо сайхан шүү дээ. Тэгээд дандаа монголчууд бүгдээрээ сайхан дуулдаг сайхан хүмүүс. Тэгээд тэр сайхан бүхнийг нь өнөөдөр нээж илрүүлж байгаа Алтан гэрэл ахтаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд таагийн дамжуулт хийсэ баярлалаа. Тэр бол үйлдвэрийн 30 жилийн зориулсан цехүүдийн хоорондох караоке тэмцээн байсан. Тэндээс цэрэн дэш манай нэг 3 ажилч ингээ манай хороо төрүүлчихсэн. Нэгдүгээр шатны тэмцээний 2 дараагийн оролцогчид уулын баяжуулах Эрдэнэ үйлдвэрийн гадуунтрах 58 дугаар ангийн ган дуулах хамтлагийнхныг тайзнаа уран залцгаая. Ган дуулах хамтлаг одоо тэгвэл тавгдын дайснаа Аранжин хамтлагийн морилон саатаж байна. Манай нэвтрүүлгийн байнгын үзэгчид хэрвээ санаж байгаа бол түрүү жил 2009 оны 12 дугаар сарын 8-9-нд Монгол Өвхийн өргөнд хамтдаа өрсөлдөж ирсэн багууд хэрвээ санаж байгаа бол Эрдэнэ төлөвлөр компаниг төлөөлөн оролцсон Аранжин хамтлагийн шилдэг 5 хамтлагийн нэгнээр шалгарсныг тавхан сайн мэдж байгаа. Энэ удаад ч гэсэн Аранжин хамтлагийн үйлдвэр дотроо хамт олонтойгоо зөв өрсөлдөөнд оролцож, нэвтрүүлэгт оролцсон эрхийн бичгийн төлөө өрсөлдөж хэмээн бүрэн бүрэлдэхүүнээр гарч ирсэн байна. Аранжин хамтлагийн гишүүдийн дунд өөрчлөлт ордоггүй учраас Хүн нэмж олдгоо. Харин хасагдаж болно гэсэн юм чинь та дөрв минь яваад найз эндээс дэмжээд ээжээ гэдэг үлдсэн. манай нэвтрүүлгийн түүхэнд Монгол залуучуудын ялангуяа тэр дундаа бүсгүйчүүдийн баяр багтлыг омог бардамлыг тэр төсвөр төвчээрийг харуулсан гайхамшигтай сайхан үйл явдлын нэг нь энэхүү Эрдэнэ дотоос хүрэлцэн очсон шилдэг 5 хамтлагийн нэг Аранжин багийн гишүүн Тунгалаг Тамир. Тэгсэн чил нэг өдөр ерөөсөө л чамайг авч явна. Одоо гэрээс ч очиж авлаа. Тунгалаг Тамир маань суг таягтай за шохойд улсын хөлдөө очиж ирснийг сайн санаж байна. Тэгэхэд чи би суг таягтай. Тэгээд таягтайгаа хатарсан шүү дээ. Тэгтээ тэр бол айгуу гоё. Хизээш дахиад миний амьдралд ийм тохиолдохгүй те залуунаас ингээд сайхан бүх юм ингээд дурсамжуулаад үлдсэн ийм амжилтанд хүрээд гайхамшигтай энэ бол дахиад л миний амьдрал олдохгүй боломж хаа. Хөл зүгээр сайхан тэгчихгүй. Үсэрхөө. Ура за янз сайхан болсон байна. Эмэл төсвөр төвчээрийн Монгол эмчүүлийн төсвөр төвчээрийг харуулсан тийм сайхан гайхамшигтай хамтлагийн нэг бол мэдээж
Аранжи хамт манай тоглох тамбар байсан. Эцэгдэрчээ тузан зээзээ ахиад оргохгүй санаа сэтгээ тогтун садига хонхон дууга дандаа сонсохгүй дуулдаг л да би госол дуун дээр нь дуулж л байсан л да. Энэ Эрдэнэт зохиож нөө эрхийн бичиг авахдаа би госол дуугийг дуулж лээ. Уран бүтээлийнхаа бас нэг хий тий зори бас юм үзүүлээ ард түмэндээ гэсэн бодлоор хамт олон найз нөхдийн дар гэрийн хүчээр одоо нэг юм хийсээ бас. Нэгдүгээр 3 сарын 18-нд Сэргийн баяраа тохиолдуулаад нэг тоглолт хийчлээ өөрийнхөө. Сэргийн өнгөд утгаараа Монгол Улсын төлөө зүтгэе гэдэг юм шүү дээ. Нэг тоглолт найз нөхөд хамт олонны хүчээр хамт оролцуулаад нэг тоглолт хийсэн. Тэнгэр тутамаараа доотдоо цайлх хуулам ширүүсээ эриосоор тангаргаан оргоо тэрлэхдэж тицуах Бидний далхаа нэгэнжигдээ бидний санаат нэгэн дүгдээ Одын тэртээ хүссэн цаасандаа Хонгорын чи сайн соно Эдийн асхан байгаа Дэргэдчил байгаа шүү сэтгээлмээ Нэг нутгийн алтан хилээ Эрцэрэг нь би шүү дээ Хайртай орныхоо төлөө Адун тангарагтай энэ шүдээ Сайн халтрын синэлээ санданэлээ сосинэлээ ол халтрын синэлээ хөрмахигээ Чавас ягдган тэрвэл эхэл наммал салнул гиннэ энтүгүндэр бичгэн хэли эндэр манус ивэн олно
Тэнд очиод би дуулсан дуулж болж зөндөө олон хүн сайхан барьтаа баригл хоолоод гарч ирэл зохиолын нуунуудыг дуулчих байх. Өшөө бид нар яхав та яг тоглолтын дээрээ болоод бүгдээрээ юу яая. Араа нэг эвдсэн маркта дууг тийм ээ pop rock тал руугаа ч юм уу тэр тал руугаа ингэж дууга дуулж арт түмэндээ хүргэе гэсэн бодлоос л госол дуучнаас олсон. Багаараа ярьж байгаа. Дорогие государственные, зуны бүтээн байгуулагч Монгол Улсын хамтарсан элдний төвлөр Эдгарлик Мадалцтай компани Аранжийн хамтлагийн государчин сайн хүүг өрн залъя. Би одоо үүрэг оройлт ихэд юу дуулдаг. Гурван бүдүүн хамтлаг гэдгийг бол энэ бид нар найзууд. Тий. Тэгээд Эрдэнэтэд анх бид нар чинь Эрдэнэтэд гурван бүдүүн гэдэг хамтлаг гурван бүдүүн гэж байхгүйгээр үрэл одоо юу гэдэг юм те. Тийм одоо байсан. Тэгээд би гэдэг хүн цэрэгт явж ирээд тэгээд Эрдэнэтэд ирэхэд гурван бүдүүн хамтлагийг Эрдэнэтээс бий болгоод Улаанбаатарт бид нар анх одоо очиж гурван бүдүүн гаргаа эхэлж исэн. Би холбогдлолтой анх гурван бүдүүн байсан явж исэн. Тэгээд ялч явахгүй ажлын шаардлага. Гэрийг замдан хонгор чимэндээ бишсэн газартан цэцэгэ ургуулсан гэрийг замдан тэнгэрийн бүсгүй
Одоо бид нар одоо манай Аранчин хамтлагийн манай найзууд маань болохоор бүгдээрээ Эрдэнэт үйлдвэрт ингээд ажиллаад урлагт хайртай. Дандаа урлагаар одоо амьсгалж чөлөө цагаараа дуулж хуурдаж ингэж явдаг залуучууд нийлж одоо уурхачин соёлын ордон дээр зохиогдож байгаа арга хэмжээнд бүгдээрээ цехүүдээс ингээд чөлөөлөгдөөл ажлаас чөлөөлөгдөөл ямар нэгэн тэмцээн уралдаан боллоо гэхээр л бид хэд очдөг. Тэгээл одоо учиртай 3 толгоо бас дуур тавьсан. Уурхачин соёлын ордон. Тэгэхэд бас бид нар ардын хэсэгт нь дуулж бас уулзалтаж ингэж олон жил дандаа ер нь уурхачин соёлын ордноор орж гарч яваа. Тэгэдүүлээ санаа нийлж найз нөхдөд олж явж байгаа. Тэгээд энэ танаа энэ сайхан караоке нэвтрүүлэг ингээд явагдаа. Тэгээд Эрдэнэт үйлдвэрт ирээд тэгээд хэдүүлээ нийлж орё гэл хэдүүлээ ер нь ороод сайхан авиасо сори тэр сайхан залуучуудтай гэж шийдээд шиг хайр байдгийн хацын удаан өнгөн босдгийн хаа худын мөртлөө бүсгүй чамдал байдгийн хайр байдгиймаа. Аранчин хамтлаг байда. Баяр хүргэе. 5,000 долларын эзэн. Бид нар тэгээ 5,000 доллар авчаад нааша ирээд бас юу яасан. Нөгөө хүүхдийн асрамжийн төв мөр явж бас жоохон тэгээ буйны бас ажил хийж. Манай энэрл төв гэж байхгүй юу? Тэгээд ажилладаг байгаа л тэгээд энэрл төв нэг 54 хүүхэд байд юм байна. Тэгээд мэдээж бас шинэ жил болж исэн хүүхдүүд юм чинь
бас л бэлэг харж байгаа тий гэдэг утгаар нь бүгдээрээ сайхан ярилцаад тэгээд нөгөө $5,000-оос бид гişүүгч واخхой. Үндэсний тэмцээнд ТV караоке тэмцээнд төрүүлж $5,000 эзэд болсон Аранжин багийнхан өнгөрөгч 7 хоногийн даваа гарагт Эрдэнэт үйлдвэрийн энэрэл төвийн хүүхдүүдэд шинэ жилийн баярын бэлэг баярлаа. 2 дахь жилдээ зохион байгуулагдсан ард түмний их дуун Цингүүн ТV караоке тэмцээнд оролцож шилдгээр шалгарсан Эрдэнэт үйлдвэрийн Аранжин хамтлагийн гишүүд өнөөдөр энэрэл төвөөр зочлоо. ТV-с телевизээс бэлтгэн хүргэдэг ТV караоке шоу нэвтрүүлэгт Аранжин багийнхан 2 дахь жилдээ оролцож энэ жил тэргүүн байрыг эзэлсэн байна. Хөвөн зөөлөн цасан ширхэг хүчлэн аргагүй бүлгэн гэлбэнад нүдэн нүвчаад мишэн зогсоод сайн байна уу гэд цастай мэндэлээ. телевизийн караокедороо $5,000 ийдсэн агш нартай баярын мэнд хүргэе. Тэгээд болон манай энэрэл төвтэй хамтран байгуулдаг Эрдэнэт үйлдвэрийн хаваас ажилтаа шинжилгээ мэнд хүргэе. Тэгээд бас энэ $5,000 бидэртэйсэн ч бага хуваалцах хэрэгтэй бас баярлаа. Эрдэнэт үйлдвэрийн хайраа энэрэл төвд өнөөдрийн байдлаар 5-аас 19 насны 55 хүүхэд сурч боловсрч байна. Тэд шинэ жилийн баярын бэлэг авчирч өгсөн Аранжин багийнханд баярлаж байгаа илэрхийлэн урлагийн амжилтыг хүсэж байлаа. Би одоо ээж аавыгаа л эрхмийн дээд нандин шүтэн гэж бодож явдаг. Тэгээд миний ээж аав хэдийгээр энэ хорвоод одоо байхгүй ч гэсэн үргэлж намайг харж ивэж явдаг гэдэгт бол ивэж явдаг гэж боддог. Одоо тэгээд ээж аавын маань оронд одоо төшөг тулгуур одоо болж байгаа хань ижилтэй үр хүүхдийгээ бол бас нандин шүтэн гэж бодож явдаг. Миний олоо дээдэлж явдаг хүн мэдээж аав ээж хоёр маань. Миний аав бол Монголын санхүүч хүн байдаг. Миний ээж бол 38 жил боловсролын салбарт ажилласан, боловсролын тэргүүний ажилтан Цэцгмаа гэдэг одоо бидний чи ер нь пүүжэ мега давсран гэдэг утгаасаа илүү Цэцгмаагш охтууд гэчтэй шүү дээ ерөөсөө. За яг ингээд нандин шүтээ ингээд бодохороо. Ээж минь юм уу да? Гэтэ өдөө зэрэгтэй намайг төрүүлсэн ээж минь. Гэтэ ээж минь саяхан мөнхсийг үзүүлчихлээ л дээ. Тэгээд ер нь бол хүн дээр нь их хүн гэдэг бол ерөөсө ховорхон юм байт юм. Нэг их дэлхий хорвоо маань өгч чадсан шигэ буцаад аваа явчихдаг юм байна. Гайхамшигтай байл. Ээжийг бол ээж л гэж бодож байна. Тэгээ сайхан их орон мэн байна да. Ээжээ хүндэн тайртай. Тэгээд ямар ч хэсэн хүндэн арай бахархаж явдаг. Өдөө зэрэгтэй өсгөж, хүмүүжүүлж өдөө зэрэгтэй сайхан явуулж байгаа. Хайртай ээжтэй. Хамгаас их хайртай шүү л гэж хэлмээр байна. Та надтайгаа хамт урт удаан насалж удаан жаргаарэ гэж хэлмээр байна. Ээж бол маш гоё бас санагддаг юм надад. Одоо би ээжтэйгээ байж манай ээж нэг 75 гарцсан хөгшин би. Ээжээсээ би төрхтөн өөсөвгүй байсан юм. Игшээж бөмбөрүүлсэн нулимсмэн гашуун амтгүй байсан юм. Эрхэлж өнөгчилсэн зүудэндээ гүн цэнхэр байсан юм. Эрхийн чинээхэн зүрхэндээ уйтхар гониггүй байсан. Гайхаж алмаарсан нүдэндээ айц хүцгүй байсан юм. Гар минь болбрай зулаа минь зөөлхөн байсан юм. Өнөр минь нэлх ижи минь залуухан байсан. Өлгий бидэн хоёр ижил цагаахан байсан. Ээжээсээ би төрхтөө нүгэлгүй цагаахан төржээ. Тайз чивчмээгөө зрители бас чивчмээгөө. За тэгээд энэ хамтлаг мэдээжээр Гокийн Аранжин хамтлаг байна. Баяр багийн ахлагчид гардуулж өгье. Энэ багийн хамт олон цаашдын уран бүтээл, ажил үйлс хамгийн гол нь эрүүл хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Энэ хүсэлтийг минь хүлээж авна. Баярлалаа та бүхэндээ. Баяр хүргэе.
яг л нэгэн сэтгэлгээтэй байдаг. Манай хамтлагийн гэрлэг болоод би ингэж боддтой. Гэрлээ хаана байна? Тэнд инээд л явж байдаг. Тийм үү? Бид нар ингээд ТV караокед орох гээд Улаанбаатарт буудал байрлаад байж хат өглөө сэрэгтэй бүгдээрээ л инээд сэрнэ. Ерөөсө гэрлээ юм дуураад бүгдээрээ инээд сэрнэ. Орой унтахтаа илгээ өшл инээж байгаа л унтдаг ерөөсө. Дандаа тэгээд манай гэрлээ маань тийм баяр хөөрөөр дандаа бэлхэж ингэж явдаг эмэгтэй. Манай тунгаа маань бас их мундаг эмэгтэй тийм ээ. Бас өнөөдөр хөдөлн хугарсан байхад ТV караокед орох гал тайгаа тулаад явж байсан. Бас их чадвартай эмэгтэй. Манай даш болохоор ерөөсө айгүй тийм бас хүмүүсийг ингэж зохион байгуулж ингэж хүрээлүүлж одоо ингэцгээ тэгцгээ гэсэн тий сайн хүү болоод ерөөсөө энэ хамтгийг яг бүрэн базаж одоо бүгдээрээ ингэн тэгнэ одоо энэ ингэн тэр тэгнэ гэсэн үнэхээр дууны мэдрэмжтэй чадвартай залуу учраас бид нарыг өнөөдөр ингэж бас энэ тэмцээнд хоолоо бүх юм зааж ингэж акад мэдүүлээд тавьж бас чадвартай явж байгаа. Тэг өөр өөр ямтлагтай гэсэн таван залуучууд байгаа. Ухааны тэнхээтэй утма